Ноог Батөлгийн Мөнхбаатар гэдэг ам бүл сургуулаа эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний мэргэжил гэвэл одоо инженер, эрх зүйч мэргэжилтэй. Бага насаа бол эмээ өвөө дээрээ голдуу байсан. Хоёр гэрийн хооронд л байсан да. Энэ тухайн үеийн залуучууд бүгдээрээ л ажил төрөлгээл цаг зав нь болдог гэл байсан баг. Энэ утгаараа бидний үеийнхэн ч гэсэн дийлэх болох нь бас эмээ өвөө дээрээ хүмүүцсэн 50 ондоо угаал нүүр ам холцрууцтлах гараа сарцтлах гадаа тоглдог байсан да бага наснда. 1992 онд анх 1-р ангид орсон. 83 дугаар сургууль анх 1-р ангид ороод за тэгээд Монген гэдэг одоо тухайн хамгийн анхны хувийн сургууль нэгдэж Орос англи хэл дээр хичээл нь ордог тийм сургууль байсан. Энэ сургуульд бол би 4-р анги төгслөө суралцсан. Монгол хэлээ сайн сурах хэрэгтэй байна гэдэг намайг 1-р хорооллын одоо 81-р сургууль руу буцаагаад оруулж исэн. Гараад нь одоо ахлах сургуульда Монгол Туркийн хамтарсан Мөсийн дэрэгдэх сургууль байсан. Тэр сургуульд бол 8-р анги төгсөөд ирсэж ороод тэнд одоо 2 жил сурсан. Дараа нь 2002 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд суралцаж 10-р анги төгсөж исэн. Ээж аав маань хүүхдээ боловсралтай хүн болгочихсон гэсэндээ олон сургуулиуд сургасан юм шиг байгаа.